Hi Hi guys. guys. Сайн бацгаа. Нэм байна. Халин байна. Hi. Урт хугацааны дараа гэж хизээч ингэж. Шинжээ бит хоёр өмнөх янсанаас Харин дуусаагүй. тийм дуусах байгаа. Ингээл дараалал байгаа байхгүй юу? Тий. Одоо гоё кофе шоп ирсэн тий. Тий. Өнөөдөр бас бороотой. Буруутай. Яг ингэж зураг дарах цахаад ингээл буруутай байгаа байхгүй юу? Тий. Бит хоёр бороотой байнг уулзж байна. Харин тийм. Өнөөдөр өмнөс буруутай байсан шүү дээ. Тий. Мөнгөтэй байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Тий. Тэгээд Тэгээд өнөөдөр ихний ярих сэдв маань юу байгаа лээ? тренд. Өнөөдрийн хамгийн том чухал юм бол тренд. Тренд. Чүрмай шинжоо. Одоо монголоор гэхдээ энийг юу гэдэг юм бэ? Товчин үг. Товчхон үгүй. Солонгосын тренд товчин үг. Товч үг. Монгол товчилсан үг. Товчилсан үг гэдэг үү? Монголоор юу гэдэг юм? Харин тийм. MZ үг гэх үү? MZ үг. Гэхдээ зүгээр товчилсан үг. Товчилсан үг. Товчилсан үг. Солонгосын зөндөө тийм хэрэглэдэг шүү дээ. Өнөөдөр категори чинь тренд болоод амар гоё хоорондоо трендтэй өмссөн аахгүй. Шинжуугаа шинэ үг гэж гараад яриад байгаа юм. Шинэ үг биш ээ. Шинэ үг биш. Трендний үг. Зөвхөн трендний үг яа. Тэгээ тавьчих гэж байгаа юм нэ. Трендтэй үг. Трендний үг. Окей. За. Юу хамгийн зөндөө хэрэглэдэг вэ чи? Ямар үг хэрэглэдэг вэ? Солонгос үгэн дээрөө. Тренд үг. Тавьчих. Миний хамгийн их хэрэглэдэг үг болохоор ажом. Ажом. Ажом гэдэг үг байна. Ажом гэж мэдхүү? Та бүхэн мэдхүү? Мэдхүү. Яагаад вэ гэхлээр ажом гэдэг нь болохоор ачим, чомшим, нийлүүлсэн үг. Нийлүүлсэн үг. Тий. Тэгээ ачим шигсаа, чомшим шигсаараар нийлүүлсэн үг гэсэн үг байхгүй юу? Өглөөний хоол, өдрийн хоолыг нэг болгосон буюу одоо өдрийн хоол идэж гинэ л гэсэн үг юм. Өглөөний хоолоо идэхгүйгээр өдрийн хоолоо идэж гин. Тэр нь гэхдээ өглөө өдрийн хоол гэсэн үг. Яг өглөө өдрийн хоол тийм цаг яд шүү дээ 11 цаг. Яг тий нэг 12 биш өглөөч биш 10 ч юм уу тий. Тэгтээ ингэж ярьдаг л үг байхгүй тий. Яг солонгосоор яг яаж ярина гэвэл саванг. Хам 먹었어? 나 아까 오기 전에 아점으로 계란 2개 먹고 왔어. 이런 느낌. 이런 바이브, 오케이? 아점 먹었어. 아점 먹었어. 아점 먹고 왔어. тийм үг яддаг. Өөр би ч зөндөө хэрэглэдэг. Одоо трендний үг. Нэжүүд. Зөндөө одоо хэрэглэдэг үү? Мэдхүү. нэжүүд. 느낌 좋다? 맞아. 느낌 좋다. 느낌 좋다. 하샤 ингээд амар найзуутай кофешоп явах туртай байдаг. Тэгэл явсан чи амар гоё кофешоп бол 이거 늦으시다. 느낌 좋다. 느낌 좋다가 монголоор юу хөө? Vibe нь гоё байна гэх юм уу? Орчин нь гоё, vibe нь гоё тий. Vibe нь гоё. Тий. 맞아. 늦었어. Бид хоёр өнөөдөр 늦어 카페 왔어. 늦어 카페 왔어. Дээрс бид хоёр жоохон 늦어스로 ингээд гоё хувцсан байгаа. Өнөөдөр тий. Тийм харагдаж байна уу? Өнөөдөр тренд ярих учраас трендлиг болох гэдэг. Хувцсан. Жоохон 늦어서로 ингээд зураг дарсан ч зураг амар гоё байгуул 늦으시다. Гэл тийм маягаар хэрэглэдэг. Кофе шоп кафе гээд ярьсан чинь 분조카 гэдэг үг санаанд орлоо. 분조카. ёо юу илээ? 분위기 좋은 카페. хоёлаа 분조카 왔어. тийм байна. 분위기 좋은 카페 있냐 이런 식으로 물어보거든요. 분조카. 네. 오. 네. энэ 진짜 분조카다 гэж тэгмээ тий. өөр бидний сайн мэдгээр 먹방 энийг бол гэхдээ солонгос хэл мэдгүй хүмүүс ч гэсэндээ англиар бичсэн тий. YouTube дээр харуул англиар 먹방 гэл. 먹방 чи 먹다 반송 хоёрыг нийлүүлсэн. 먹다 идэх тий. Идэхтэй 방송 гэл. 반송 гэхээр одоо энэ одоо үзүүлж байгаа. Бид хоёр дараа 먹방 хийж үзье. Тий. хоёлаа тэгээд хэцүү зөө. 먹방 хийж хэцүү зөө. 먹방 хийж үзье. Тий. Тийм бид хоёр нэрээ энэ майк гэж жоохон асуудалтай байгаа. Яагаад ингэж нэг амныхаа урд бариад байна гэхээр бид хоёр майка энд зүүглэхээр сайн сонсдохгүй байхгүй. Сайн сонсдохгүй. Тийм тэгэхээр ингэж ярих хэрэгтэй. Энэ нэг амар гоё майк гэсэн аахгүй тий. Авсан чинь юу вэ тий? За ер нь бол өдөржиндөө ийм үг хэрэгжилж. Өөр байна уу? За өөр. Би өөр ингэж харсан юмнууд бол касен. 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 Сонсч ирсэн юм байна. Сонсч ирсэн үү? Гэтэ нэг хэрэгэлдэг үү? Өгнөө хэрэгэлдэг ч гэсэн би бол өөртөө амар зөндөө хэрэгэлдэг. Касен гэдэг чинь бол кад гэдэг чинь англи үгийн кад. Шин. Гад шин. Бурхан?
Бурхан. Тий. Сэн гэдэг чинь инсэн, life. Аа. 인생이 ярьж байгаа хгүй. Касен Аха. Амьдрал. амьдрал. Бурхны 생산적인 삶을 산대. Аха. 뜻이 그렇대. Аха. тийм монголоор юу вэ? Одоо юу 생산적인? 그러니까 너무 열심히 사는 거를 Тий. амар Ингээд өөрөө ингээд айгу тийм хүчээл чармаалтайгаар амьдарч байгаагаа ер нь бол тэгвэл касен сандаа гэж тэр ярьдаг байхгүй юу? 맞아. Би өчтөр тэгэл 5 цаг унцсан гэсэн шүү дээ тий. Мгм. Тэгэл өглөө 8 цагт Starbucks очиж заяа. Аха. 12 хүртэл энэ edit хийж байгаа байхгүй юу? Edit хийгээд Мгм. 12 цагаас би энэ тамиртай явж байгаа. Мгм. Би энэ тамиртай 2 3 гэж ирээ шууд дахиад бэлдээд Мгм. дунд нь бас лайв хийгээд Дөө. орой найсны төрс өдөр болго бас найстай болсон. Тэгээ Аха. энэ өдөр миний амар касен яа. Тий. Касен гэж хэлж байгаа байхгүй юу? Сүжи ер нь касен сарж байна. Амар касен гэж бодоод Тий. касен салж байгаа. Найзуудтай ч гэсэн үрээ шинж байгаа. Касен салж байгаа. Би бол ер нь унжаан пандэ. Шал эсэргээрээ гэ. Өдрийн талыг унтаж өнгөрөөдөг. Энэ гэхдээ одоо нөгөө товчсон үг гэхээсээ илүү хүмүүс жоохон юугийн одоо ингээд аюу тренд болгож ашиглаж байгаа нэг үг болохоор sexy food гэдэг үг байна. Би тэгтээ нөгөө дандаа хоол толботой үг байгаад байгаа юм тий. Харин тийм. Pure sexy food болоо. Sexy food гэдэг нь болохоор sexy food. тийм гоё хоол, гоё харагддаг, гоё амттай хоолн дээр ер нь sexy food амар амттай болов. тий. Тийм үү. So delicious гэдэг дээр ашиглаж байгаатай ашиглаж байгаа. Sexy food гэж ашигладаг болсон юм байлээ. Хаах 진짜 анх удаа сонсч байгаа. Энэ жил гарч ирсэн байна тий. Удаан саяхан гарч ирсэн нэг эмэгтэй idol группийн хүн ингээд нэг програмд орж байхдаа яриад sexy food гэдэг тэр амар юу болсон. Тренд болсон. Окей, бүгдээрээ sexy food гэрээ заяа. Та бүхэн sexy food эцэцгээ хэрэгтэй шүү. Энэ ч ер нь бол тэгэл sexy food л ахгүй тий. Энэ амар cheesecake yeah. өөр Octane гэж мэдгүй Octane. Тий, Octane мэднэ. Octane бол одоо яг 25 онд амар тренд бол биш. Зөндөл ер нь хэрэгжижсэн. Тий. Трендний зүгээр л тавьж үг л ахгүй. Octane. Солонгос Octane юу гэхээр Oggi tension. Тий. Oggi tension гэхээр одоо монголоор юу гэх юм бэ гэхээр ямар нэгэн зүйл дээр ингээд хүчилж ингээд нэг тийм юу үзүүлэгт хориол үзүүлэг юу гэх юм бэ шаа. 인위적으로 텐션 높이는 거라는데. Тий. хотлаа ингээд миний 텐션ыг гээд өндөр болгохтой. Одоо ингээд бид хоёр суугаад ярьжсэн чинь сүжигийн хажууд ингээд ямар ч хэрэгцээгүй худлаа дүр хэсгэх ч юм уу. Худлаа ингээд reaction үзүүлэх ч юм уу. Reaction. Тийм үү. Худлаа ямар ч инех юм болоог байхад инех ч юм уу. 이런 худлал. Тийм. 억지로. Би өөрөө тэгмээргүй байгаа мөртөө зүгээр л ингээд хийдэг тийм 억지 텐션. Гэхдээ хэрэгэлдэг. өөр тэгээд 꿀잼. 꿀잼. 허니잼. Тий. 꿀잼 гэхээр 꿀 нь honeyгийн 꿀 буюу зүгийн бал гэсэн утгатай. Jam гэдэг нь болохоор 재미 있어, 재미다 гэдгийн jam-ыг авсан. Тэгээд 꿀잼 гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд энэ нь болохоор бүх юм дээр ашиглаж болно. Одоо жишээ нь миний сүүлд үзэж байгаа драм 꿀잼 гэж бас ярьж болно. Тэгээд хоорондоо тоглож байгаа гэсэн тий. 꿀잼이다. 꿀잼이다. Тий. Энэс тох хөгжилтэй байна. Хөгжилтэй байна. Ерөнхийдөө бол ордог үг байгаа. Тийм. Өөр бас 꿀잼 бас тий. 꿀잼, 잼이 уртл өөр юм оруулаад бас юм хэлдэг шүү. Тийм. Ер нь бол 노잼. 노잼. No одоо англиар no гэдэг үгийн нүг аваад тэгээ 잼ийг аваад тэгээ 노잼. 재미 없어 гэдэг. гэсэн утгаараа. Яа, 재미 없어. 노잼이다. чиста 노잼 юм гэдэг тиймэрхүү утгаар. Монгол гэхдээ төстэй иймэрхүү одоо нөгөө нэг товчилсан үг гэхдээ нэг их биш байхаа. Тийм үү. Үгийг товчилж хол хоёр өөр үгийг товчилж нэг утга болохоосоо илүү зүгээр одоо нэг үгийг товчилж бичдэг мессежний бичлэг гэж байдаг шүү дээ. Тэгэж л бол бичдэг болохоос биш. Солонгос шиг ингээд нэг өөр утгатай үгийг нөгөө өөр утгатай нийлүүлээд өөр шинэ юм утгыг илэрхийлдэг юм бол байхгүй юу? Байхгүй. Аяа усан? Байхгүй. Миний хувьд бол байхгүй. Мэдгүй юм шүү. MZ мэдж байгаа юм шүү Монголын. Мэдж байгаа бол комент бич та нар. Би дээрээс нь би бас хэдэн юм шин сонсон бас 있어. За. 잼예. 잼예? 잼예. Энэ мэдхүү. 있어 анхудаа сонссон. 진짜 яа энийг таагаад 잼예. Би нэг сонсож өөр хүрсэн. Энийг чинээс манай солонгоснаас надад хэрэгсэн.
Тэр сонирхол хөгжилтэйгийн чемитэй бас холбоотой юм болов? Үгүй болов? 비슷해. тий. 맞아. Чеми. 잼예. Чеминя? 잼예. Чемье? 잼예. хоёр үгийг ингэж нийлүүлсэн. 재미있는 애. 에? 애. 에? 예. 예. No. биш юм уу? 재밌는 얘기. Тэнийг яаж хэрэглэдэг гэхээр гинт фананаас солонгоснаас мессеж 수자 나 잼예 할 거 있어 이러는 거야. 오. 잼예 байна гинэ. Би За. тэр 잼예? тэрний юу юу? 잼이라다가 뭐. 잼예 гэсэн чи 재밌는 얘기래. зүгээр 뭘 흐르. 별걸 다 줄이잖아. 그러니까 진짜로. 별걸 다 줄인다는 게 хэрэгцээтэй хэрэгцээгүй юмнуудыг бүгднийг ингээд товчилж байна л гэсэн үг байхгүй юу? Энийг ч бас тавьчих байгаа мэдэж байна уу? Чимитүү. 별걸 다 줄이네. 별 다 줄. Тийм үү? Тийм. Би чамаа мэдээд энийг ярьж байгаа гэж бодлоо шүү дээ. Гү би зүгээр л өгүүлбэр хийсэн. Мэдгүй. Тийм тэгээд хэрвээ та нар энэ өгнүүдийг ингээд сураад цээжлээд авч болно. Гэтэ энийг хэрвээ топикийн шалгалтын дээр хэрэглүүл болохгүй хаа. Тийм алдаатай шүү. Тийм болохоор болохгүй шүү дээ. топикийн сигилэр дээр бол хэрэглэж болохгүй. Энэ бол амар ярианы хувьд хэрэгэлдэг үгнүүд. Ер нь энэ үгийг мэдэх юм бол чинээс тренд хөөгдөл болж байгаа байхгүй заяа. Чи тренд болмаар байна. Тренд болчихж байгаа байхгүй юу? Тэгээд аса инса бол жоох юм байна тий. Аса инса. Outside inside-ыг ерөнхийдөө бол товчсон солонгос хэлбэр ингэж хэлж болно. Тэгээд нөгөө MBTI EI гэж ярьдэн шүү дээ. Ингээд хүнтэй шууд ингээд харьцдаг гэдэг үү. Нүүрэнгийн харьцдаг хүн үү? Эсвэл дотгошоо хүн үү гэдгийг ерөнхийдөө хэлж байгаа гэсэн үг. Тэгээ аса чин I. Гэ. Инса чин E. 맞아. Тийм үү? За. Юу яриад байна? Тийм билүү? Би нөгөө цаа гэж бодсон. За. Тэгээ outsider гэдэг чинь би ганцаараа Vettori. Ганцаараа байх дуртай Hikikomori маягийн хүн. Тэгээ хоорондоо ингэж ярьж байхдаа ч бас би найзгүй штэ гэж тоглоомоор ярьдэн штэ. Гэхдээ на асаая. 아니야, 너 인싸야. 지 амар найзуутай 했을 때 гэдгийг 너 인싸야. Тэр нь энэ үг амар зөндөө ирэлдэг. Тэ. 수지 인싸요, 아싸요. 나나 아싸야. 너 인싸야, 아싸야. 아니 одоо юм зөндөө бас хэрэглээд байдаг. Телевизэн дээр хилээлээд би өөрөө тэрийг амар ойлгохгүй байдаг байхгүй юу? За. 손민수하다 гэж мэдв үү? 손민수 선수? I don't know. ягаад юуны 손민수하다 гинэ. 이 нүгийг явж зөндөө ирэлдэг. би нүсээ ингэж хар болгосон шүү дээ. 너 이거 손민수 했네. 나гцсан байж тээ гэдэг маягаар хэлдэг. Энийг ягаад 손민수 гэхээр аль дээр이 одоо дараам дээр cheese in the trap 알아? 대학생이 дараам байдаг аахгүй юу? За. Энийг юу үзэрэй хүмүүсээ заяа. Cheese in the trap гэдэг чинь яг дээд сургуулийн хүүхдүүд хоорондоо яаж хичээлээ хийдэг ч юм уу тийм маягийн зөндөө гарч ирдэг аахгүй. Тэрэн дээр тэрний нэг character-ийн нэр нь 손민수 гинэ. Тэгэхээр тэрнээс гинэ. Тэгвэл тэрийг үздэг хүмүүс бол бүр их сайн мэдх юм байна шүү дээ. Сайн мэдх юм бэ? Би бол ингэж мэдгүй байхгүй. Тэгээ ерөө тийм дараамны ингээд хүнийг ингэж би дагаад үсээ ингэж сайн болгочих юм уу? Тийм аль нэг хүнийг дагаад юмыг ингэж өөр change болгвол нөө иго 손민수 했다. 나 이거 손민수 했어. дагаад дуурайж авсан байх нь шүү дээ тий. дуурайж ингэсэн гэвэл на 이거 손민수 했어 шүү. гэж амар зөндөө ирэлт юм байлээ. Сүүлд бас нэг харсан үг болохоор Тему Инган гэдэг үг харсан. Тему гэж монголчууд мэднэ нөгөө нэг Алитай адилхан Тему гэдэг нөгөө нэг онлайн хятадын нөгөө нэг аппликейшн байдаг шүү дээ. 맞아. Тему Инган гэдэг нь ямар утгатай үг вэ гэхлээр одоо ингээд ямарваа нэгэн ажлыг үнэхээр хичээгээд хийсэн ч гэсэндээ үндсэн үр дүн нь ашиггүй үр дүн нөлөөгүй хүнийг Тему Инган гэж хэлдэг. Тийм үү? Тий. муугай. Түлээж ямар маягаар хэлдэг. Одоо Тему чи Темугээс юм аваад фейл хийж байгаагүй юу? Ер нь тэрүүнтэй холбоотой юм байна гэж ойлгосон байхгүй юу? Тийм үү. Ингээд байгуудаа сонсож байна. Айгүй ингээ хэрэгцээтэй юм байна. Энэс та надад хэрэгтэй юм байна гэж Темугээс авъя штэ. Ирсэн чинь ингээд үнэхээр хиттэй холоод худлаад нэг удаа хэрэглээд дэвтэрхээр ч юм уу тиймэрхүү юмнууд ирдэ штэ. Тэрийг одоо хүнтэй ингээ холбосон утгаар орж ирсэн гэдэг юм байлээ. Тему Инган ямар ч хэрэгцээгүй хүн байгаа байхгүй юу? На энийг
Нэг 나 이거 тэгтээ 상처받아. шууд 삐졌어. ингээд нүүрэн дээр насна чи тэмүүинга гэх юм бол бас онцгойгоос харин тийм. уйл бар үгээс тэ. Тийм байна. Хаах бас тийм байсан бэ те. Би бас Тему ингаан гэхээр нь бас листээр амин зөндөө гараад байдаг шүү дээ. Тему цаав нүү. Тему тэр бас өмби. яг жоохон өөр. Тим маягаар гэж Тийм. бодсон чи бас биш юм биш те. Тий. Чи өөрийгөө тэгвэл Тему ямар нэгэн одтой зүйлийг үл хинтэд адилхан гэж бодчих. Хойл би нэг хэлэх юм уу? 아니, 너 있어? 너 За өөр TMI. Энэ бол амар амархан. Аа. TMI. Энэ бол юу мэдэн ахаа too Монгол. much information. Yes, too much information. Амар хэрэггүй юм зөнд хэлээд байдаг хүмүүсийг 진짜 TMI다. Тийм. Өнөөдрийн TMI байна уу? Би өчтөр board-н дээр ингээд reels хийх гээд 아하. тэгээд өчтөрийн TMI болохоор би савж унсан. 아. хоёул бол TMI 아니야 гэж боддоо шүү Аа. дээ. Тийш дээ. зан. Тийш дээ. Хоёул бол ер нь хэрэгцээтэй л юм ярьдаг. Тэр Тийм. ингээд хэрэгцээтэй яриа сууж шүү дээ. Тийм. Өөр өөр айгүй их надад энэ дундаас сонгож байгаа болохоор сонгож байгаа юм уу? Хонкон уу 알지, 홍코노. мэднэстэй те. 홍코노? 혼자. Coin нүрээ ба. 거의 노래방. 아. Солонгос ч нөгөө нэг Монголоос ялгаатай бас доосоор ингээд нөгөө тооцоод нар хийдэж штэ. Тэгээд coin буюу доосоор каракед орж болдог. Аим зөндөө байдаг солонгост бол ер нь зөндөө. Тэнгүүдээ саяны хункун уу гэдэг нь болохоор хун гэдэг нь хунжа ганцаараа coin буюу coin тэгээд нуу буюу нүрээ бан карака гэсэн ингээ 3 үгийг тавьчихсан үг байхгүй юу? Ганцаараа тийм зоосны каракед орхоо. Тэгээ энийг бол уг нь бол жоохон бас зөндөө гарч исэн өмнөөс бол. Тэгээ одоо тренд чинь бас хүмүүс чинь хоорондоо 3 4 л ингэж хамчиг явахснаас ганцаараа амар юм хийдэг хүмүүс зөндөө болсон. Ганцаараа хоол идэх, ганцаараа кино үзэх. Тэгээд тэрнээс болоод хонконо гэсэн үг гарсан. Тий. гэж бодож. Тэгээ ганцаараа coin 노래방. Уг нь өмнө бол заавал 2 3 лаа ингэж хамчиг явж байсан. Тий. Тэгээд бол тийм хэрэггүй гэж. Тийм болоод 혼자 밥 먹는 거? 혼밥. 혼자 кино үзэн? 혼영. гэж бас аим зөндөө хэрэгтэй. 홍행도 байгаа. 뭔데? 혼자 여행. 아니야? 진짜요? 모르겠어. 지 어디다 만들어낸 거 아니지? 혼술 만들어 버려요. 혼술도 있잖아. 혼술 있지. ганцаараа 그냥 ганцаараа 호흡. 근데 니네 인 찍는 사람 зөндөө хэрэгтэй. Тэгээ хүнийг бол хунжаагийн хүнийг болол аим амар зөндөө хэрэгтэй юм. нөө энэ хоёрыг бол амар хэрэгтэй. Нөө гэдэг хоёрыг бол амар хэрэгтэй. Тийм. Тэгээ хоорондоо асуудаг ш. Тэгэл 혼밥 해봤어? ганцаараа хоол идэж үзсэн юм уу? Тийм. Тийм. 혼영 해봤어? ганцаараа кино үзэж үзсэн юм уу? Амархан бастай. 혼영 해봤어? ганцаараа юу хийж үзсэн? бүгднийг хийж үзсэн. ганцаараа махны газар орж олж үзсэн. No. Тэр аюу хийсэн. үзчихсэн үү? Үгүй. ганцаараа арих үж үзсэн. үзчихсэн. Гэртээ олон нийтийн газар. No. Тэгээ энэ бас жоохон хэцүү. Нэг иймэрхүү. Тийм, иймэрхүү. Ийм ээ. 홍해는 해봤어? яа хийж үзмээр байна. 근데 안 해봤어. 너 해봤어? миний одоо амьдрал чинь л баг 홍해인데. ганцаараа явж үзсэн. 하셔 서울도? 인천. 인천 байна. 대전역 ганцаараа явж үзсэн. нөгөө нэг 헌행. 삼신당 явж үзгээд 그때 붙었을 때. 야, амар хүнтэйсэн. хүлээгүй мө? хүлээгүй. Тэр итгэж явж байгаа юм шүү. Тийм. Тэгээ өөр кафе ороод явчих. 진짜? Oh my god. амар хөөс юм а тэгтээ тэр чинь. Тийм амар байсан. Тийм. амар. Тийм ингээ ганцаараа хийж болох зүйлсүүд нэг иймэрхүү зөндөө ирэхлэг тий. Тэгээд ганцаараа амьдардаг хүмүүс ч их болцсон, ганцаараа амьдуудаа хийдэг хүмүүс ч их болцсон учраас тренд болгож ингэж ашиглаж шүү дээ үнэн дээр хүртэл. Тийм шүү дээ. өөр би сая хэлсэн үү нэр сая лайв дээр хэлсэн үү? Энэ юу дээр чоммечүү гэж хэлсэн тий. 전매죠? үгүй. ямар утгатайгүй. 전매추 저 사가래. 전매추. 아하. 뭐 추천하는 건가? 맞아. 뭘 추천하는 거지? 전매추. 나 보여줘 그럼 이거. 이닉 이영지. 아. 뭐 이영지 이게 배는 이영지 될자 하고요. 나. 택시다 언니 전매추 해주세요. тэгтий.
Би тэр За нь бол би бол байгаагүй. Чи Youngjo шууд MG болоод ойлгож байгаа байхгүй. Аха. 전매추. би сая ойлголоо. ойлгосноо? 아하. 예. 저녁 메뉴 주죠? 점심 메뉴 추천. 점심 메뉴요? 전매추잖아. 맞아. 저녁 메뉴 추천이면 이제 점매추. 정매주. 멋져요, 그거요. 점심 메뉴 추천. өдрийн хоолны 메뉴. санал болгох 아하. гэсэн утгатай. 되게 зөндөө хэлдэг юм байл. Би мэдээгүй. Ямар сони тий. мэдээгүй те? Тий. 음. Хоолтой холбоотой мэдэх хэвээр. Одоо сэж лавэ. 유리 ингээд би бол ийм дөө. Чи өөр байна уу? Сабаса. 사바사. Энийг зөндөө хэлнэ. Тий. Зөндөө хэрэгэлдэг. Яг тренд хийсэл зөндөө хэрэгэлдэг. Case by case. Case by caseийг Тэ, ер нь адилхан юм шүү. сабасагаар болгосон Тийм. юм шиг. Case by case гэдэг юмыг ойлгож байгаа сте. Тий. Англи хэл дээр Case case нь өөр гэж Тийм. маягаар ярьж байгаа юм чинь. Сабасаа бол саран бай сая. Аха. Саран гэдэг. Мгм. Хүн өөр. Энийг юун дээр хэрэглэдэг үү? Юм дээр л хэрэгэлдэг шүү дээ. Ямар нэгэн юмыг харилцуулж ярихдаа хэрэглэх юм болов? Би бол тэгчихсэн. Надад ч нэг хүн чи бол одоо хүнтэй үерхэд одоо ийм юм дээр яаж тааруулж өгдөг ийм одоо ямар стайл вэ гэж хүнтэй үерхэд гэж нэг хүн асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрүүгээр бодож байхдаа 근데 이거는 사바사야. хүн өөр. Ийм хүн дээрээ бол би ийм стайлтай болчихно. Ийм хүн дээрээ бол ийм стайлтай болчихно. гэдэг маягаар 근데 이거는 사바사인 것 같아요. гэж хэлдэг. Тий. Тийм маяг. Тийм ээ. зөндөө ирэлдэг. Аим зөндөө ирэлдэг тий. Аха. Тэгээд өөр гэвэл гуанго. 꾸안꾸. өнөөдөр гуанго юу? Анго 뭐지? 꾸꾸꾸. 꾸꾸? тийм. 꾸꾸꾸. 고로 заавал гураар хэлэх хэрэгтэй. 꾸안꾸. 꾸꾸꾸. 꾸꾸 гэж болохгүй. 꾸꾸꾸꾸꾸. Тэгэхээр өнөөдөр яасан байх нь? Би бол жоохон 꾸안꾸. 너는? Би ч гэсэн. 꾸안꾸. 꾸안꾸 чи 근데 юуны төвч үг юм? Чи мэдв үү? 꾸민 듯 안 꾸민. 꾸민 듯 꾸민. 돼? тий. 꾸민 듯 안 꾸민 듯 꾸민. 게 네. 꾸안꾸. 꾸미는 게 뭐야? Би яг ингээд би өнөөдөр гоё харагдана гэж гоё хэлсэн. Одоо хувцасан үед хэрэглэн гэх юм уу? 자, тэрийг төл 꾸미는 거 тий. 꾸꾸꾸꾸꾸 чин тэр. 꾸꾸꾸꾸 бол гойсон. Тийм би яг өнөөдөр гоё харагдана. Тийм учраас би ингэж хувцлан гоё хувцлана. 꾸안꾸 бол яг гойсон юм шиг биш юм шиг. Тий. За 꾸안꾸. 꾸안꾸 юм бэ? Тий. Би ер нь бол аль болох чөлөөтэй ирнэсээ. Тэнгүүтээ өмсдгөө мө жоохон өмсч үзье гэж бодсон. Би ер нь бол байнга өмсдөг шүү дээ. Өнөөдөр ингээд чима буюу юбг өмссөн байгаа. Тэгээ жоохон гүмэсо тий. Тий. Энүүгээрээ гүмэд гад. Тэгээд энд харагдаж байна уу? Хувцсандаа илүү анхаарахаас илүү аксессуарнуудаа ингээд жоохон ингээд жижигхэн детайл болгоод оруулсан гэх юм уу? Тэгэхээр ингээд нөгөө бүр ингээд хурц харагдахгүй гэсэн үг байхгүй юу? Би бүр гоёх гэж ийн гэсэн байдлаар харагдахгүй. Ингийн ирнээсээ бас гоё харагдана гэж бодоод хийсэн байгаа. Me too. Me too. Тий. Зөөл уг нь өнөөдрийн хар. Бүх хувцас нь all black. Аха. Мөртлөө. Аха. Одоо зүүсэн байгаа. Шил байна. Бөгж байна. Зүлт байна. Иймэрхүү зүйлсүүдээр бүүз байна. Бүүз бишээ. Юу гэдэг вэ? Энэ амиг гүг байхгүй. Энэ амиг point байхгүй. Тий. Өнгө. Тий. Бүх юм харуулаад point өгс. Өнөөдөр хоёлаа тэгээд Юнгийн ханан 트렌드 ханан 신조어 줄임말 хэллээ. ийг танилцууллаа. Та нар ч бас анх удаа сонсоод ийм трендтэй үг байсан байна гэдгийг байгуул рекоменд бичээрэй. Тий. Окей. Бичээд өөр тэгээд асуух зүйл байна уу? Асуух зүйл байна уу? Дахиад үзмээр зүйл байна уу? Цаал байна уу? Биш болно. Бичээрэй. Тий. Бид хоёр аль болох комментуудыг уншаад бичих болно. Тэгээд лайк, 구독, 알림 설정하지. 빠.